За 2019 онд бид үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан. Энэ үндсэн хуулинд өөрчлөлт оруулахад одоо энэ улсын хурлын дарга Бямцогт дарга миний бие Баттөмөр гишүүн бид гурав санал гаргаад улсын хэмжээний том бодлогыг авч явдаг эдийн засаг хөгжлийн яам байх ёстой, нэг ийм институт байх ёстой гэж санал гаргаж иж оруулаад үндсэндээ бол эдийн засаг хөгжлийн яам байгуулагдсан. Тэгэхээр би юу асуух гэдэг нь тэгэхээр энэ эдийн засаг хөгжлийн яам нийт улсын хэмжээний бодлогыг гаргаад тэр бодлогынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулахтаа уялдуулаад өнөөдөр хөдөөж ахын сайдаар ажиллаж исэн энэхээр сайд маань та одоо эдийн засаг хөгжлийн сайд болоод ингээд асуудлыг нэлээд томоор нь харж байгаа гэж бодож байна. Хөдөөж ахын бодлоготойгоо ямар бодлогыг уялдуулж гаргаж ирж байгаа вэ? Тэгээ энэ бодлого чинь одоо энэ төсөө өрөөний мэдээлэл төсвийн төсөөлөлтөд яаж уялдаж байгаа юм бэ? Одоо чинь энэ дээр хөдөөж ахуй дээр салбарт хэрэгжүү хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллахын зэрэгцээ зах зээл дэх төрийн оролцоог үе шаттайгаар бууруулна гэж. За мэдээж төрийн оролцоог бол бууруулах нь зүйтэй. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэж. Тэгэхээр энтэй уялдуулаад нөгөө хүнсний хувьсгал, за хүнсний хувьсгал Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо санаалсан хүнсний хувьсгал. За энэ хөтөлбөр бол маш сайн явж байгаа. За миний би ажлын хэсгийг нахлаад ингэж явж исэн. За яг энтэй ижил төстэй шинэ хоршоо хөтөлбөр гэж. Таны хөдөөж ахуйн сайд байх үед бол энэ шинэ хоршоо хөтөлбөр бол үндсэндээ бол бараг л зогссон. Тэгээ энэ бодлогыг ер нь цаашаа яаж хэрэгжүүлж авч явах вэ гэдэг. Ер нь бол энэ бодлогын хүрээнд юу шийдэгдэх вэ? Хүнсний хувьсгал шинэ хоршооны хөтөлбөрийн хүрээнд юу хийх вэ гэхээр хөдөөж ахуй тэр тусмаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг байна шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг бол хөгжингөө орнуудад 70-80-90% нь бараг л жижиг дунд үйлдвэрлэлээр явж байгаа. Энийний цаана юу гэхээр аж ахуйн нэгжүүдийн хөл дээрээ босох, орлоготой байх, иргэд орлоготой байх, бүр цаашлаад ядуурлаас бууруулах асуудал чинь энэний цаана шийдэгдэж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой асуудал чинь яаж тусч байгаа юм? Жидүүгийн тэр мөнгө төгрөгтэй одоо бас тодорхой хэмжээний дэмжлэгүүд чинь яаж явж байгаа юм? За тэгээд шинэ хоршоо хөтөлбөр чинь яаж байгаа гэсэн энэ нэг асуултанд хариулж өгөөч гэсэн ийм л асуулт байна. За энх хоёрсод хариулах уу? За хариулъя нэ. хөгж төсвийн өрөөний мэдээлэлтэй холбоотой асуугаад байгаа л да. За хариулъя. За. За хөдөө аж ахуй зөвхөн мал аж ахуй газар тариалан биш хүнс хөнгөн үйлдвэрлэл боловсруулах салбарт том утгаар нь энэ манай Монгол улсын эдийн засгийг олон тулгуурт болгох бодлогын тэргүүний салбар хамгийн их ажил олгож байгаа нийгмийн баялаг хамгийн зөв хуваарлаж чаддаг маш олон оролцогчтой хамтарч одоо үр дүнгээ үздэг ийм салбар. Тэгэхээр энэ салбарыг дэмжих бодлого бол энэ тэргүүнд байна. За сүүлийн аялал жуулчлал үйлчлэгийн салбар овоо гараад ирлээ. Тэр $1 одоо эргэлтээ болж эхэлж байна. За ингээд өнгөрсөн хугацаанд явуулсан манай их хурл засгийн газар ерөнхийлөгчгээд бүхэл одоо улс төрийн төвшөнд онцгой хөдөө аж ахуйн салбарт анхаарал тавьсан, үр дүн гарсан. Эдийн засгийн өсөлтийн 30% дээр салбар нөлөөлдөг боллоо. Салбарын экспорт $1 хүрдэг боллоо. 38 мянган ажлын байр шинээр бий болж байна. Тэгэхээр нийтээр нэг урам зориг авсан хамгийн гол нь улсын их хурл улс төрийн төвшөнд хөдөө аж ахуйн салбарыг жоохон бодлогын хөв дэмжүүл үр дүн гарах нэ. Энэ өрн зөв бодлого байна гэдэг дээр хаана бас нэг ойлголцолд бас хэд хэдэн одоо амаргүй мэтгэлцэн хуулийн өөрчлөлтийн дараа тогтож байгаа шиг байна. Тэгэхээр энэ бодлогыг одоо цааш авч явах нь эдийн засгийн хөгжлийн яам засгийн газрын бол тэргүүлэх бодлого байна. Хэрэгжиж байгаа бодлогыг доктортой адилхан хангана, гадаа зээлийн ашиглалт, гадаа зээлийн хөтөлбөрүүдийг аль болох энэ салбар чиглүүлнэ. Яагаад гэвэл хамгийн олон ажлын байр, хамгийн олон өрхийн амжиргааг энэ салбар залгуулж байгаа. Иймд одоо дотоод үйлдвэрлэлээ чадвархаа хуваа зэгслээд эхэлж байна. Одоо гадаа зах зээл төрсөлдөх, экспортод гарах ийм одоо Евразийн зах зээл, Солонгостой хийх хоёр талын, Узбекистантай хийх хоёр талын гэх мэтийн ийм зах зээлийг гадаад их усрыг нэмэх юм гэрээ хэлцээрүүдийг явуулж байна. Эхнээсээ одоо ингээд хэрэгжээд 7 сараас хүчин төгөлдөр болж эхлэх гэж байна. Энэ бол нэлээд салбарыг одоо хөгжлийг доктортой байлгах, үр дүн гаргахад нөлөөлнө. Гэхдээ болоогүй. Нөөцөх байгаа.
Би болон хөдөө аж ахуй манай энэ салбар нийт байгаа потенциалын дөнгөж нь 20% төрж байна уу гэж тооцож байгаа. Ахаад 80% боломж чадах байна. Улам их эрчимжүүлэх хэрэгтэй байна. Байгаль цаг уурын газрын нөөц байна. Улам эрчимжүүлэх, бүтээн хэмжээг нэмэх, манай аж ахуйгаа эрчимжүүлэх, малайхаа шашинт байлыг нэмэгдүүлэх, боловсруулах одоо хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих заашгүй шаардлага байна. Инхийн тулд одоо шинжлэх ухааны хүний нөөцийн ингээд салбар хоорондоо уялдааг хангахаас ахуулаад мал эмнэлэг, биокомбинат, биобэлдмэл, ийм урвалжийн үйлдвэрлэлгээд асуудлыг их цогцоор нь авч явахын заашгүй шаардлага байгаа. Тэгэд аль болох байгаа төсвийн хүрээнд За Батэрд гişүд тодруулжсавэ. За ерөнхийдөө бол ажлын байр нэмэгдүүлэх ёстой, орлого нэмэгдүүлэх ёстой, ард иргэдийг амжаагааг дээшлүүлэх боломж олцоог нь олох ёстой. Улс орны эдийн засгийн хөшөөрөг болсон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Энэ дээр бол санал нэг юу байгаа. Та энийг бол зөндөө ярьж байна. Тодорхой асууж шинэ хоршоо гэдэг хөтөлбөрөө хэрхэн авч явж байгаа вэ? Энэ шинэ хоршоо хөтөлбөр яг судалгаан дээр гараад ирэхэд бол бүтэн дэмжлэг үзүүлж байгаа нийт одоо эргэн төлөлт нь бол 90% гаруй хувьтай бол явж байгаа ийм хөтөлбөр байгаа шүү дээ. Энийн чинь цаана ер нь бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө хөгжүүлэх, ард иргэдийн амжиргаа сайжруулах, нарийн ярил ядууралтаа тэмцэх бас нэгэн том тулгуур чинь энэ шүү дээ. Тэгээ шинэ хоршоо чи яаж явж байгаа юм? Энэ дээр л хариулт аваад. За гişүүд нөх хилцэж байгаа асуудалтай холбогдуулж ажлын хэсгээс асуух дэгтэй. Тэг хилцэж байгаа асуудал маань төсвийн хүрээний мэдээлэл. Ажлын хэсэг маань ажлын хэсгийг ахалж инх баяр сайд, гişүүдээр мэд сайхан сайд одоо тэнд сууж байгаа холбогд галбан тушаалтнууд. За тэгэхээр та их ажлын хэсэг биш болохоор хариулж болохгүй байна. За яг нэмэлт мэдээлэл өгч. За номтой 2 Шадар сайд. За хүнсүүдтэй аж ахуйн бодлого маань Тэдрбат сайд байдаг. Тэгээ энэ бодлогын хүрээнд шинэ хоршоо хөтөлбөрийн хүрээнд хэрэгжилт нь над дээр байгаа. За ажил хүлээж авахад нийтдээ 898.8 тэрбум төгрөгний зээл 10,500 орчим хоршоо буюу 27,000 гаруй иргэдэг хамарсан ийм байдалтай байгаа. За 18% зээлийн үе тооцож байгаас үүнээс 12% нь улсын төсөвт суулгаад компенсац байдлаар олгодог. За энийг цаашаа хэвээрээ аваад өргөжлүүлнэ гэвэл жил болгон дунджаар 108 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж 12% зээлийн татаасыг өгж явах. Одоогийн байдлаар 35 орчим тэрбум төгрөг суусан баг. Ингээд арилжааны банкудад бид нэр жил болгон дунджаар иймэрхүү За гүйцээг хариулчээ. жил болгон 70 орчим тэрбум төгрөгийн өрөнд ороод яваад байна. За зээлийн батлан даалтын сангийн дөрмийн сан 60 тэрбум матлаа 333 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргачихсан. Тэгэхээр энийг одоо анх санаачилж ирсэн энэ дэр бас ач холбогдол өгдөг гишүүд бас ер нь цаашдаа хэрхэх вэ гэдгээ бодлогоо бас тодорхойлоод явах нь зүйтэй болов уу гэж бас бодож байна. Зээлийн иргэн төлөлт бол таны хэлж байгаа бол зөв 90 орчим хувьтай. Гэхдээ зээлийг зориултаар ашиглаж чадж гин үгүй юу гэдэг асар том эргэлзээтэй асуудлууд бай. Сайн амжилттай хэрэгжиж байгаа төслүүч байна. Зээлийн зориулт бусаар ашигласан зээлүүч бас их байна. Тэгээ энэ нэгдсэн мэдээллийг би бас танд хүргүүлье. За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Нэм усрын учрлын урилгаар Сүхбаатар дүүргийн залуу багш нарын холбооны гишүүд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Боловсролын салбарын гал тогоом зүтгэж ирээдүйн иргэдэг бэлтгэн сургаж буй эрхэм залуу багш нар та бүхэндээ хүүхд багчуудаа эрдэм мэдлэгээс гаднаас хүн байх ухааныг зааж сургадаг эрхэм үүрэгтэй одоо бүх гишүүдийнхээ нэрийн өмнөөс амжилт хүс, аз жаргал, эрүүл энх сайн сайхан мөнгө хүсээрээ. Учир нь ерөнхий сайдыг зүрх гаргаад харуулчихоо. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.